Монголын уламжлалт ангаах ухааны эрт үеийн баримт нь шинэ чулуун зэвсгийн 3 дахь мянган жилээс буюу 5,000 жилийн өмнөөс үүсэлтэй гэдгийг та мэдгүй. Анх бөөм өргөл, дом заслын арга, байгалийн их сурвалжуудыг ашиглан эмчилгээ засал хийж байгаад яваанда танин мэдхэн хүрээгээ тэлж, халан хүйтний онолын их суурай тавьж, улмаар эртний энэтхэгийн аюур вэд, төвд хятадын ухааны онол эмчилгээний аргуудыг өөрөмсгөлөн авч өгдсөн. Чингис хааны үед цэргийн эмнэлгийн тусламжаар дамжуулан шархыг ангаах мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байв. Харин Хувилай хааны байгуулсан Юан гүрний үед Араб, Хятад, Монгол ангаах ухааны мэдлэгийг нэгтгэн тухайн үедээ оншилгоо, эмчилгээ, засал, урьдчилан сэргийлэх аргууд нь нэм боловсронгуй болж өгдсөн. 16 дугаар зууны сүүлчээс буддын шашны 3 дахь дэлгэрэлтийг даган ангаах ухааны 4 үндэс судар Монголын ангаах ухааны эмч бэлтгэдэг Мамб дацангуудын үндсэн сурах бичиг болж олон 10 нэртэй эмч, Маранбууд төрөн гарч, Идэ ундаа, явдал мөр, эм засал, тарны ангаах ухааны аргууд төгөлдөрчөн хөгжиж ирсэн. Өнөөдөр ч эдгээр аргуудыг орчин цагийн ангаах ухаантай хослуулан хөгжүүлж, их эмч бэлтгэх сургалтандаа ашигласаар байна.